Тогны ил задгай утас урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж эдгээр зүйлсийг бяцхан дунараасаа хол байлгаарай. Халуун хоол цайтай болгоомжтой харьцаж дунараач мөн төлөвтгээс үргэлж сэргийлж байгаарай. Өнөөдөр ямар дуу сурна гэж бодож ийн нэнжирээ? Чи нэг таах гэж үзтээ. Би ямар дуу бэлдэж ирсэн бол? Дээр үеийн дуу юу? Тэр үеийн дуу. За гэтээ их төглөө. Өнөөдөр би өглөө шаазгай гэдэг 4 ардын дууг бэлдэж ирсэн. Ардын дуу гэхээр ямар дуу гэдэг вэ нэнжирээ? Хашин цагтын нөгөө нэг зохиогч байхгүй гэдэг. За бас үнэн шүү тийм ээ. Ардын дуу гэдэг бол эртээр үеэс Монголын ард түмний дунд үе дамжин дуулагцаар ирсэн одоо нөгөө хэн зохиосон мэдэгдэхгүй тий хизээ энэ дуу зохиогдсон бас тодорхойгүй одоо тэр үеэс л эхлэлтэй дуудаа гэд их яригддаг шүү дээ тий. За тэгээд ардын дуун дотроо баяд ардын дуу, дөрвүүд ардын дуу, бурайд ардын дуу гэд Монголын үндэстэн ястнуудын гэсэн бас юм хэлбэртэй байдаг. За өнөөдөр бол би 4 ардын дууг сонгож авчирсан. Өглөө шаазгай гэдэг. За эхлээд хоёлаа өглөө шаазгай гэдэг ардын дуугаа сонсоод үзье тийх үү? Ардын дууг сонсохоор яагаад ч юм нэг юм бүжгэлмээр нэг юм босоод биелгээ хиймээр ч юм шиг санагддаг тий. Ялчгүй Монгол ард түмний дунд ингээд үе дамжин дуулагдаад тэгээд монголчууд маань ардын дуун дээрээ их одоо бас ардын бүжиг биелгээ тий тэрийгэ хийдэг шүү дээ. Одоо эхлээд уламжлалт ёсороо өглөө шаазгай дууныхаа үгийг бүгдээрээ сурж авцгаая. Шулга шаазгай шон дээр суугаад жигэр гинэ. Жигэр гэдэг үг нь 6 удаа орж байгаа юм байна. За, даадлгүй. Шулга шаазгай шон дээр суугаад жигэр гинэ. Шуудхан ирээд бяцхан найз минь Нарич гинэ. Нарич гэдэг нь юу гэсэн үг вэ? Нөгөө наашир гэсэн утгатай үг ахнэ. За. Дараагийн мадаг. Өглөө шаазгай үхэр дээр суугаад жигэр гинэ. Үеийн бяцхан тэрмэн ирээд нарич гинэ. 6 удаа хэлэх юм байна. 6 удаа хэлнэ. Нарич гинэ. Энэ заяа жигэр гэдэг үг нарич гэдэг үг нь дандаа 6 удаа хэлэгдэх юм байна. За дараагийн мадаг. Алаг шаазгай арган дээр суугаад
Жигэр 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 гинэ. Жигэр 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 гинэ. Айлын бяцхан тэрмэн ирээд Айлын бяцхан тэрмэн нэрээд нарич 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 гинэ. нарич 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 гинэ. За дөрөвдүгээр адаг. Доглон шаазгай даван дээр суугаад Доглон шаазгай даван дээр суугаад жигэр 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 гинэ. жигэр 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 гинэ. Дотны бяцхан найз минь нэрээд Дотны бяцхан найз минь ирээд нарич 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 гинэ. нарич 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 гинэ. За өглөө шаазгаа гэдэг дуу маань за миний одоо бэлдэж ирснээр бол 4 бадагтай байна. Одоо YouTube дээр бичлэгүүдэд бол зарим нь 3 бадагтай, зарим нь 4 бадагтай дуулсан мэлээ. Ардын дуу гэдэг бол одоо ингээд он цаг дамжин, үе дамжин ингээд дуулагдаж ирдэг болохоор тэр цаг хугацаанд зарим бадаг солигдох, зарим үг өөрчлөгдөх, тэгээд нөгөө дуулж байгаа хүмүүс нь бас үгийг ингээд өөрчилж дуулах гэсэн ийм одоо янз бүрийн шалтгаанаар ингээд заримдаа үг нь өөрчлөгдсөн, бадаг нь өөрчлөгдсөн тийм тохиолдлууд байд юм байна. Тэгэхээр үзэгч хүүхдүүд маань бас өглөө шаазгай дууны үгийг зарим одоо дуучдын дуулсан дээр үг нь өөр ах юм бол одоо гайхах хэрэггүй ах нэ гэж сануулж хэлье. За одоо яруу өглөө шаазгай дуугаа хуйлаа аялж үзье тэхүү. Дууны ай бол маш ийм сонсголонтой, чихэнд наалцтай, их хурдан тогтоохоор тийм ай юм шиг санагдсан надад. Үзэгч хүүхдүүд маань бас энэхүү дууг мэддэг болвол надтай хамт дагаад дуулаарай. Шуллах шаазгай шон дээр суугаа жигэр 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 гинэ. Шуудхан ирээд бяцхан найз минь нариш 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 гинэ. Өглөө шаазгай үхэр дээр суугаа жигэр 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 гинэ. Үеийн бяцхан тэр минь ирээд нариш 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 гинэ. Хөөх бүр хэл оролцолдох нэ. Аллах шаазгай арг дээр суугаа жигэр 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 гинэ. Айлын бяцхан тэр минь ирээд нариш 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 гинэ. Доглон шаазгай даван дээр суугаа жигэр 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 гинэ. Дотны бяцхан найз минь ирээд нариш 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 гинэ. За ийм айтай дуу байна. Хөөрхөн хөнгөн айтай юм. Гэхдээ яг дуулахаар үг нь айгүй их юм. Тод хэлэхгүй бол хэл орооцолж дээ тий. Надад ингэ санагдлаа л да. Ардын дуунууд ихэвчлэн ингээд нөгөө нэг одоо бидний хэл яриаг хөгжүүлэх, баяжуулах тийм үг ихтэй юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Одоо жишээ нь энэ дээр шулах шаазгай шон дээр суугаад гэдэг ингээд иш үсгээр ихэлсэн 3 үг дараалаад орсон байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр үгийг нөгөө нэг хурдан ингээд дуулаад дараалуулаад хэлэхээр өөрөө ирэхгүй бүр ингээд нөгөө нэг бийг залагдаа тий. Дөрөдөр гэдэг ингээд хэл орооцолт гэдэг. Тэгэхээр хэрвээ энэ дууг сурах юм бол одоо үзэгч хүүхдүүдийн маань за бас хүлэгч миний одоо энэ хэл засагдах юм шиг санагдлаа л да. Тэгээ ер нь яг ингээд үг болгоныг 6 удаа хэлээд чинь нэрнгээс л яг өглөө шаацгаа шиг санагдсан. Яг нөгөө нэг жигэр 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 гэдэг тий. За ийм хөөрхөн хөгжилтэй шаазгааны тухай 4 дардын маш гоё дуу байна. Үзэгч хүүхдүүд маань энэ дуугаа сураад за хэрвээ бөөрөө мөрөө хүүхдийн нэвтрүүлэгт оролцохыг хүсэх юм бол дуугаа сурсан, дуугаа дуулсан бичлэгээ бөөрөө мөрөө Facebook хуудас руу илгээгээрэй. За тэгээд дахиад нэг удаа 4 дардын дуугаа сонсоод өнөөдрийнхөө дугаарыг өндөрлүүлье.
Тогны ил задгай утас урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж эдгээр зүйлсийг бяцхан дунараасаа хол байлгаарай. Халан хоолцойтой болгоомжтой харьцаж дунараач мөн түлэгдэхээс үргэлж сэргийлж байгаарай. Эрт урд цагт нэгэн бяцхан охин байжээ. Харцан гэрэлтэж, хацран бомбаасан игдүүтэй хөөрхөн ач охиндоо эмээ нь их л хайртай байсан юмсанч. Эмээ нэгэн удаа ач охиндоо улаан хилэн малгай бэлгэлжээ. Малгаан түүнд зогсон гэдэг гайхалтай. Энэ өдрөөс хойш охин улаан малгайгаа үргэлж өмсөж явдаг болжээ. Ингээд л түүнийг бүгдээрээ улаан малгайт хэмээн дуудах болж гин. Нэг өдөр ээж нь хуушуур хайраад улаан малгайтыг дуудаж, "Миний охин энэ хуушуур савтаас үг эмээдээ авчиж өг. Гэхдээ чи болгоомжтой явна шүү. Замаасаа огтхон ч гарч болохгүй." Эмээгийнхээ амар мэндийг асууж, эмээгээ сайн асраарай гэж захилаа. Улаан малгайт "За ээжээ, санаа зовлтгүй. Загсан өгнөөс тань би гарахгүй" гэд ээжтэй өнсүүлээд замдаа гарчээ. Эмээгийнх нь тосгоноос холгүй ойд байдаг юмсанч. Охин ийм замаар алхаж явтал гинт урдаас нь чон гараад иржээ. Улаан малгайт чоныг догшин араатан гэж мэдэхгүй тул түүнээс огтхон чимээсэнгүй гин. Чон их л ээлдгээр "Өглөөний минь төргий. Улаан малгайт минь, чи ийм эрт хаа хурч яваа юм бэ?" Эмээгэндээ очие. Энэ халуун хуушуур шинхэн сүг эмээдээ аваачиж өгч биеийг нь тэнхрүүлэх гэсэн. "Улаан малгайтаа, эмээгийнх чинь хаана байдгийм бэ?" Ойд байд юм аа. Эндээс холгүй. Тэр тэнд 3 том царс модны нөмөрт харагдаж байгаа. Модон хашаада байшин чин манай эмээгийнх байхгүй юу гэж улаан малгайтыг хэлэхэд чон арга ухаан сэлж байгаад эмээ охин хоёрыг залгиж орхих юм шүү гэж бодож байжээ. Тэгэд охины урдуур хойгуур хэрэн явснаа чон "Улаан малгайтаа, жоохон хүлээл дээ. Урдаас чинь алаглан байгаа цэцэгсийг чи нэг хараач. Чи тэднийг огт анзаарахгүй, ойн шуудын жиргэвч сонсохгүй байх юм. Яг л сургуульдаа явж байгаа юм шиг нэг л замаараа гэлтрээд байвал хичнээн хөвгчлөлтөө сайхан байдгийг олж харж чадахгүй шүү дээ." Улаан малгайт жиргэн тойрноо анзааран харж гин. Ургах нарны туяа моддын чөлөөгөөр асгаран бүжээд л өнгийн цэцгэс өөдөөс нь мишээж ганхаад л үнэхээр үзэсгэлэнтэй сайхан харагдсанд улаан малгайт замаасаа гарч цэцэгтүүж эхэлжээ. Нэг цэцэг тастаж аваад л өндийхэд дахиад цаана нь бүр гоё цэцэг харагдаж гин. Охин ийхүү цэцэг түүсээр ойн гүн рүү оржээ. Чонын завшаанд эмээгэнд нь амжиж очоод хаалгыг нь тогшоход эмээ нь "Хэм бэ?" гэж ядрангуу дуугаар асууж гин. Чон дуугаа нарийсхан "Улаан малгайт байна. Танд халуун хуушуур шинхэн сүв авчирлаа. Үүдээ нэгэж" гэхэд эмгэн иви охин минь ирчгэж хаалганыхаа бариулыг доош нь сайн дар. Имэд нь боссогч тэнхэл алга гэжээ. Ингээд л чон хаалгыг нээж ороод эмгний орлоо харин очиж хүү гэхийн завдлгүй хөөрхий хөгшнийг залгиж хажгин. Тэгээд хувцас малгайг нь өмсөж оронд нь орж хөвтөд гүшгийг нь татаж гин. Яг энэ үед ойд хуй салхи дэгдэж модод шүүгах чимээнээр охины сэтгэлдч айдас төрж эргэж замдаа ороод эмээгийн рүүгээ яран алхажээ. Эмээгэндээ очиход үүдэн онгорхоо гэртэнд орвол ямар ч чимээ аниргүй байх юм гин. Улаан малгайт
Орны өмнө очиж хүшгийг нээвэл эмээ нь малгайгаа дугтуулж тавьчихаад нэг л хачин байдалтай хөвтөж байжээ. Улаан малгайт эмээгээсээ "Пөөх, эмээ, таны чих чинь яагаад ийм том болчихсон юм бэ?" Чиний ярихыг улам сайн сонсох гэж тэр шүү дээ. "Тийм үү? Таны нүд яагаад ийм том болсон юм бэ?" Чамайг улам сайн харах гэж. "Тэгвэл гар чинь яагаад ийм том байгаа юм бэ?" Чамайг л сайн барьж авахын тулд. "Юу? Эмээ, ам чинь яагаад ийм дарвар том байгаа юм бэ?" Чамайг л төвгөөхөн залхих гэж. Ингэж хэлэнгүүтээ чон эмгэгний орноос огл харайан бууж улаан малгайтыг ухасхийн залгижээ. Ховдог саарал инхүү хомхоо хүслээ биелүүлж аваад муухай дуугаар хорхирон унтжээ. Тэр үед байшингийн дэрэгдүр өнгөрч явсан анчин чангаар хорхирхийг сонсоод гэрт нь оржээ. Чон эмгэгний орон дээр хорхираад унтаж байгааг анчин хараад бууга гарган буудах гэснээ. Эн чин арай эмгэгнийг залхичихсан юм биш байгаа. Тэгвэл аврах хэрэгтэй шүү дээ гэж буудхаа болж хутгаа гаргаж ирээд гидсийг нь зүсчээ. Гэтэл дотроос нь улаан малгайт эмээ хоёр нь гарч ирлээ. Улаан малгайт самбаачлан гүйж чонын гидсэнд хид хідэн чулуу авчирч ээжээ. Анчинч амжиж гидсийг нь ойж дуусчээ. Чон сэрээд зүхтаа гэсэн боловч хүнд чулууга даасангүй шургаж унаад өгчихжээ. Эмээ нач охиноо харангуутаа тамир тэнхээ орон босож ирээд тэврэлдэн уулзаж баяр хөөр болж. Тэр цагаас хойш улаан малгайт ээж минь болохгүй л гэсэн бол ойгоор явахдаа ер нь хаашаач явсан замаасаа хизээж гарч байхгүй юм шүү гэж бодох болж гин.